хар өнгөнд зүгээр л дуртай болохоор өмсөх юм биш үстэй. Хар өнгийг зөв ашиглаж өмсөх хэрэгтэй. Хар өнгөний давуу тал бол биеийн эзэлхүүнийг багасгаж, зарим хэсгийг жижиг бас нарийнхан харагдуулдаг. Хэрвээ та уруу гурвалжин биеийн хэлбэртэй бол хар өнгийг биеийн цээж хэсэгтээ өмснөөр мөрний эзэлхүүнийг багасгаж, ташаатай, тэнцвэртэй харагдуулж чадна. Харин тэгш өнцөгт биеийн хэлбэртэй бол нарийн өргөн хар бүсийг бэлхүүс хэсгтээрээ зөөж өгснөөр хар өнгө бэлхүүсний хэсгийг улам тодтгоно. За бас алин биеийн хэлбэртэй бол цээж болоод хөвлийн хэсгийг нарийсгаж харагдуулах зорилгоор энэ өнгийг ашиглах нь зүйтэй. Мэдээж хар өнгө бол хизээж хуучрахгүй хамгийн классик өнгөнүүдийн нэг. Ялангуяа цайвар өнгөтэй хослуулахад өндөр контрасттай анхаарал татсан харагддаг. Жишээлбэл хэрвээ та лер биеийн хэлбэртэй бол биеийн доод хэсэгт хар өнгийг ашиглаж, биеийн дээд хэсэгтээ цагаан өнгийг сонгох юм бол анхаарлыг цээж хэсэгтээ татаж, биеийн доод хэсгээ тэнцвэртэй харагдуулж болно. Эцэст нь хар өнгө бол аксессуарыг хамгийн тод гэрэлтүүлдэг суур өнгө болж өгдөг. Тэгэхээр та биеийн аль хэсэгтээ анхаарлыг татахыг хүсэж байна. Тэр хэсэгтээрээ аксессуарыг зөөж хар өнгөтэй хослуулах нь үр дүнтэй байх бол. Энэ мэтчлийн стилийн талаар зөвлөмж мэдээллийг авахыг хүсвэл лайк дарж, subscribe хийгээрэй.